Шинжлэх ухаан танин мэдхүүн од мундар суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мундар сууг, NTV телевиз болон од мундар радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан танин мэдхүүн од мундар суугийн алтан гишүүд болон онцгойлон манай алтан гишүүд болох Болор Эрдэнэ Чин Зоригийн гэр бүл өнөөдрийн дугаарыг ивент итгэж та бүгд хүргэж байна. За өглөөний минь. Өглөөний минь. За surprise дугаар нь юу вэ? Ямар сэдвээр нэвтрүүлэг хийх вэ гэж асуугаад ах чинь надад нууцаа гэд хэлэхгүй байсараа. Студид оруулаад ирсэн. За би танд оныг хэлээд газрыг хэлчихэд таваар хэл таачих байхаа гэж бодож байна. За цаг хугацааны үед 1986 оны 4-р сарын 26-нд. За газар нь бол одоогийн Украин улсын Припят хот. Тухайн үед зөвлөлт социалист бүгд нэр тулсан улс байсан тий. За Чернобылийн амьсгийн талаар амшигтай. Хийх гэж байна. За атомын цахилгаан станцын реактор хайлж одоо яг тэр супер цөм гэдэг тэр реактор нь бол хараахан хайлаагүй зүгээр 2 удаагийн уурын дэлбэрэлт болсон. За энэс болж одоо үндсэндээ маш гамшигтай цэцэр идэх ялгарсан юм үйл явдал болсон. Тэгээд за энийг ярихаас өмнө цөмийн одоо ерөн цөмийн цахилгаан станцын ажиллах зарчмыг нэг товчхон ярьчих гэж бодож байна. За ураны 235 дугаар изотоп гэж одоо бодис байдаг одоо маш амархан задардаг. Тэгээд одоо тэндээс цөмийн задар хурвал ингэж явагддаг. За тэр бодисыг эхлээд одоо нэг ер нь бол тухайн үед нэг гин ширхэг нейтроноор бууддаг. За тэгэнгүүт тэр уран задар чинь бодисын атомч задрахаар өөр бодис болж хувирна шүү дээ. Тэг задар нь тэр дундаас нейтрон алдагддаг. Нейтрон алдагдаад тэр одоо задарсан нейтрон нь дахиад бусад атомод очиж ингэж цохиод тэг үндсэндээ гинжин урвал ингэж одоо үүсч одоо тэгж тэндээс одоо маш их энерги ялгардаг. За тэр энергийг одоо юугаар шингээж авна? Усанд шингээж авна. За тэр ус нь ингээд тогтмол ингээд эргэлдэж идэг. Тэгээ ус нь ингээд эргэлдээд явлаа. Тэр одоо ус чинь 100 градус бүтлээ шүү дээ. Тэгтэл энэ атомын цахилгаан станцд яг тэр реактор дотор байгаа ус бол 320 градус хүрдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр тэр зад бүр маш дэлбэрэхээ шахтлаа тэр амар өндөр градустай болцсон усыг ингээд эргэлдүүлж идэг. Тэгэхдээ тэр усыг чинь нэг шууд турбин руу гаргаж болохгүй шүү дээ. Чинь цацраг идэвхтэй болцсон байгаа ус юм чинь. Тэр ус ингээд эргэлдээд нөгөө халуун ууртаа чигээрээ ингээд тэр дулаан солилцуур дээр ингээд очиад тэргээр ингээд амжихлаарэ тэрний цаана нөгөө талд нь байгаа усыг бас амар өндөр градустай болж халаагаад тэр ус нь ингээд цаашаа эргэлдээд одоо тэр нөгөө юу одоо генераторын одоо юу байгаа сенс байгаа шүү дээ. Тэр сенсийг очиж халуун уураар цоригдөг. Тэгээд тэр генератор одоо амар одоо маш хүчтэй эргэлдэж одоо тэр яг харахад бол баг нэг 2 дагавар 3 дагавар байшин шиг том генератор байгаа байхгүй. Тийм том генератор минутанд 1500-аас 1800 хүртэл эргэлддэг гэж байгаа байхгүй. Бүр тийм авраг юм галзуу урд эргэлдэж ийн гэхээр бүр бас аимшигтай санагдчих байгаа байхгүй. За ийм байдлаар одоо энэ чи баг юу лээ 91 грамм юугаар уранаар 90 тонн нүүрс одоо шатах хэмжээний эрчим хүчийг ер нь гаргадаг гэж байгаа байхгүй. Одоо юу штэ хамгийн ногоон эрчим хүч гэж юу нэрэгддэг шүү дээ цөмийн цахилгаан станц бол за нэг ерөнхийдөө нэг ийм зарчмаар ажилдаг. Тэгээд тэр генератороос гарсан эрчим хүчээр бид нэр одоо тог цахилгаан болгож хэрэглэн хоолундаа хийн те гэрэл цахилгаан болгож ингэж одоо ашигладаг цөмийн цахилгаан одоо товчхон маш одоо би одоо маш бүдүүлэг товчоор тайлбарлаж байгаа шүү. Саяны одоо цөмийн цахилгаан станцын ажиллах зарчмыг за юун дээр Чернобыльд ажиллаж исэн тухайн тэр одоо реакторыг бол RBMK гэдэг гэдэг энэ нь бол орс үг юм байлээ. Реактор большой мощности канальный гэдэг. Би таймер муухай хэлж байгаа. Хөдөөжгөө тундажгүй хэлсэн. Тэгээ энэ болохоор ер нь суугт төрлийн өндөр хүчтэй реактор гэсэн үг. За энэ бол нөгөө зөвлөл загварын цөмийн цахилгаан станц гэж ер нь явж байгаа юм л да. Балын чулуугаар саармжуулдаг. За усан хөргөлттэй. Тийм одоо цөмийн цахилгаан станц гэж явж байна. Энэ юу юм бэлээ? Эдийн тухайн үед бол эдийн засгийн үед аюу ашигтай байсан юм бэлээ. Яг гэвэл нөгөө энэ ч нэг унтраачаад эргээд асах гэхэл аюу төвхтэй шүү. Тэгэхээр нөгөө нэг ажиллаж яхад нь тэр нөгөө ураны түлшийг сольж одоо шинээр хийж болдог. За арцсангуу баг баяжуулалтаа буюу 2% нь ураны 235 дугаар изотопоор ажилтдаг гэж байгаа. Бусад цахилгаан станцууд нь болохоор илүү одоо өндөр концентрацтай тийм ураныг хэрэглэдэг байсан юм байна л да. Тийм болохоор ер нь одоо нөгөө хэмнэлт бас дахин хэмнэлт гэж байгаа шүү дээ социалист үед чинь тийм. Эдийн засгийн хувьд бол өөр ашигтай. Тийм байсан. Тийм учраас энийг бол
хэрэгэлдэг байсан гэж. За ийм ашигтай юм чинь за сул талтай байж дараа тий. За өөрчлөлтийн өсөх коэффициенттэй гэж би орчуулад байгаа. Энэ яг яадаг вэ гэхээр юу усны уур нь ихсэх тусам тухайн одоо цөмийн цэглэгээ станцаас ялгарч байгаа нейтроны ингээд задарлууд идэвхждэг. Одоо цөмийн урвал нь улам идэвхждэг. Бусад цэглэгээ станцууд нь болохоор ингээд уур ихсэх тусам унд юм байна л да. Одоо бид нэг ингээд усны гадаргуугаас ингээд уур ялгараад байл гэж хараад байдаг шүү дээ. Тэгтэл үнэндээ бол тэр чинь доороос нэг халуун одоо халаалтын нөхцөлөөр яг тэр доод хэсгийн халуун дотор ингээд уур нь усны уур нь тэндээ өсөд дээшээ ингэж тэмүүлж гарч байгаа нь одоо ус буцалж байгаа юм шиг харагддаг. Тийм одоо зарчмаар ер нь бол ус чинь буцалж байгаа шүү дээ. Тэгтэл одоо энэ орчин үед байгаа энэ цөмөр реакторууд бол усны уур нь ихсэх тусмаа хүчтэл нь унжээдэг. Тэгэхээр энэ ч нөгөө уур нь ихсээд тэг хүчтэл нь нэмэгдээд тахаар энэ ч нөгөө нэг харилцан нэгнийгээ дэмжих аюултай тогтолцоо болоод байна шүү дээ. Тэгтэл одоо ингээд юу гэх юм машинаар төсөөлөх юм бол хаазыг нь бүр ингээд тултал нь өгөхөр эцэстээ ямар нэгэн эвдрэл гарахгүй өөрөө хааз нь ундаг тийм одоо тогтолцоотой гэсэн үг ер нь орчин үеийн цэглэгээ станцууд. Ер нь ийм юм байлаа. За энд одоо ер нь яг ямар учиртай яг ямар суурил устыг ер нь нарийн бүгдийг ярина. Орчин үед бол цөмийн цэглэгээ станцуудыг хүн тэрийг санаатаагаар сүрүүлээч чадахгүй юм байна. Тийм давхар fail safe одоо аюулгүй системүүдтэй болцсон. За энэ дахиад нэг одоо хамаг одоо аюул хэргийн эзэн хингэрийн тохиорох юм уу? Гол одоо аюулын гол шалтгаан болсон нэг юм. Тэр нэг хяналтын саваанууд гэдэг байдаг. Одоо тэр саваанууд ингэж оруулахлаар тэр цөмийн нейтроны задарлууд нэг багасаад тэгээд одоо хүчтэл нь буураад одоо тэр юу одоо цөмийн одоо гинжи уруулын идэвхжил нь багасах хэрэгтэй байна л да. Асуудал нь эдгээр нь балын чулуун хошууд байсан гэж байгаа. За яагаад тийм байсныг нь одоо ер нь суурил дээр ер нь ярих юм. За одоо үйл явдал руу оръё те. 1986 оны 4-р сарын сүүлээр одоо энэ Чернобылийн 4-р реакторыг унтрааж одоо засвар үйлчлэгээ хийх хэрэгтэй болсон. За энэ засвар үйлчлэгээг далимдуулаад нэг аюулгүй туршилт хийхээр болсон байгаа. Юу гэхээр одоо цахилгаан нь тасарсан одоо хүчтэл унсан үед тэр нэг юу одоо тэр хөргөлтийн усыг ингээ байнга эргэлдүүлж явах ноцоос үуч ингээ ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл хүчтэл нь тасарсан үед одоо нэг генераторыг нь залгаад тэр хооронд нөгөө юу тисэх нүг юу. Тэр одоо дэлбэр ямар нэгэн дэлбэрэлт аюултай байдал үүсэхгүй тисэх нүг юу гэдгийг шалгах нэг тийм туршилт хийх гэжсэн юм байна л да. Тэр нь бол 1 минут болно л да. Одоо нэг тог тасархад тэгдэг штэ. Тог тасарлаа хамгийн унтарлаа. За нэг жоохон байж байгаа нэг хитэн 40-50 секунд болж байгаа ч юм уу. Эргээд нэг генератор залгах гараасдаг штэ. Ер нь бол тийм л туршилт хийх гээдсэн гэсэн үг. За 4-р сарын 25-ны орой хүчтлийг бууруулсан. За 50% хүртэл бууруулж байгаа. Одоо хүчин чадлынх нь 50% хүртэл бууруулсан. Ердийн ажилдаг хүчин чадлынх нь одоо тийм арай тэрнээс нь арай бага хэмжээтэй болгоод за тэгсэн чинь одоо нэг power grid гэж байгаа штэ. Эрч хүчний одоо цахилгаан сүлжээ тийм. За тэр сүлжээ нь одоо цахилгаанаар дутагдж эхэлсэн. Тэр чинь одоо яаж ийм гэхээр ноцод нөгөө насаасууд нь ингээд ажиллахаа болж эхэлж байна гэсэн үг. Тэнгүүд диспетчерс нь хэлсэн байгаа. Одоо тэр цахилгааныг хариуцсан диспетчерс одоо энэ хүчтэл унаад байна штэ. Энэ одоо энэ яг ийм аюултай нөхцөлд бол энэ туршилтыг хийж болохгүй гэдэг. За тэгсэн чинь тэн дээр нэг тийм Анатолий Дятлов гэж нөхөр. Одоо та юу сериалыг үзсэн үгүй юу? Дятлов гэхэр Дятловын даваал гэдэг. Анатолий Дятлов гэж тэр нэг нөхрийг аваад даргаар нь тавьчихсан. Тэр юу байсан байгаа юм? Тэр эрдэмтэн хүн биш байсан. Одоо яг энэ үйл явдлыг ингээд хараад хахад ер нь бол тийм. За яг тухайн үед албан тушаал нь ямар ч байсан байж магадгүй л дээ. Тэгтээ яг нөгөө амин зүрхэндээ гэх юм уу? Тэр бол эрдэмтэн биш бюрократ байсан байхгүй. Албан тушаалтан одоо улс төрийн одоо тий улс төрийн томилгооч юм уу тий мэрэгчлэлтэн биш тий хүн сурталтан тийм хүн байсан байгаа даахгүй эрдэмтэн хүн байсан бол энэ диспетчерийн үгийг сонсоод болох байсан шүү дээ ер нь бол тэгтэл энэ туршилтыг хийж чадаагүйгээс болж ажлаасаа халагдахаас айж энэ туршилтыг үргэлжлүүлсэн байхгүй энэ нөхөр за 50% хүртэл бууруулсан байгаа тий оройн 11 цагт хүчтлийг одоо бүр нэг хамаагүй наатаха бууруул бид нар заавал туршилтаа хийх ёстой гэсээр хагаад улам бууруулсаар хагаад за энэ 700-аас 100 мянган мегаватт дээр очиж одоо туршилт хийнэ гэж төлөвлөж ирсэн байгаа. Бас амар өндөр байгаа шүү дээ. Одоо бид нар чинь бөөрөлжүүд гээл ингээл ярихлаар чинь тэдэн киловатт энэ гэж ярьдаг шүү дээ. Тэгтэл эн чинь бол мянган мегаватт юм яриад шүү дээ. За тэгсэн чинь юу болсон гэхэлэр хүчтэл нь гинт унаад 30 мегаватт болсон гэж. За тэгээд энд юу болж байгаа вэ гэхээр нэг тийм одоо юу
ураны 235 дугаар изотоп чинь задрахаараа ксеноны 335 дугаар изотоп гэж бодис болж хувирд юм байна л да. Бид нар ураныг машины бензин гэж төсөөлөх юм бол энэ ксеноны 135 дугаар изотоп гэдэг нь утаана гэсэн үг. Тэгэд маш их утаатай болчлаа. Одоо эсвэл лаг шавартай ч юм уу тийм болчлаа гэсэн үг болж таарч байгаа байхгүй. За тэгээ тийм болчлоо ч нөх хүчтэй амар унаад нөө нейтроны задрал нь бүр огцом дарангуйлагтаад. За тэгэхээр чин эн чинь бас аюултай нөхцөл байхгүй. Яг гэвэл нөгөө энэ ч дахиад задрал нь цаашаа үргэлжлүүлэн тэр хооронд нөгөө энэ нөгөө хүчтэй нь унснасаа болоод носоос нь ажиллахгүй бол нөгөө ус чинь эргэлдэхгүй. Тэгээд нөгөө уурын дэлбэрэлт гэдэг юм чинь үүсэх аюултай болчихж байгаа байхгүй. За хүчлийг өсгөх хэрэгтэй болж байгаа. За тэгээд энд нөгөө нэг юунууд байдаг. Хяналтын саваанууд гэж байдаг. Тэр хяналтын савааг юугаар хийдэм бэ гэхээр одоо борон гэдэг за монголоор бол боор гэдэг байсан. Тэр боор гэдэг бол бодис нь болохоор нейтрон задралыг амар эрчимтэй саармагжуулд юм л да. Үндсэндээ тэр бүх саваануудыг ингээд оруулахад цөмөр реактор үндсэндээ унтардаг гэсэн. За тэгэхээр хүчлээ өсгөхийн тулд нөгөө саваанууд бүгдийг авж байгаа. Тэгэхээр тэр реактор дотор цөмийн урвал ямар ч одоо контролгүй явагдаж эхэлж байна гэсэн үг. Тэгс мөртлөө гадагшаа хүчтэй болгож гаргах чаддаггүй. Харахад бол реактор 30 мегаватттай байдаг. Цөмийн задрал нь тэр дотор улам идэвхжээд байдаг. За тэгээд нөгөө юугаа саваануудаа ингээд авсараад 100 мегаватт хүртэл өсгсөн байна. За одоо яг цаг, минут, секундтэй нь ер нь бол ярьж эхлэх гэж байгаа. За шөнийн 1 цаг 23 минут 04 секундэд туршилт эхэлсэн гэж байгаа. За гол нь одоо хүчтэй тасарч үед нөөц генератор залгах хүртэл гол хөргүүр насосууд нь ажиллах нь гэдгийг л одоо түрүүний ярьсан 1 минутын тэр одоо үйл явцыг харах гээд байгаа шүү дээ тий. За энэ усны эргэлт удааширсан байгаа. Ус бүр амар халуун болцсон байгаа. За тэгжсэн нь нөгөө юуны хүчтэй нь одоо бүр эргээд харвж байгаа хөөхгүй тийшээ. 10,000 мегаватт хүртэл харвсан гэж. Юугаар ярил за 1 минутын дотор дэлхийн бүх айлыг одоо 8 цагийн турш цахилгаанаар одоо өрхийн хэрэглээний цахилгааныг хангах үз тийм их хэмжээний цахилгаан 1 минутын дотор яалгарсан гэж байгаа байхгүй. Энэ одоо тэр хүчтэй огцом өсөлтөөс нь. За нөгөө яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө утаа байгаад байгаа шүү дээ. Ксеноны 135 дугаар изотоп гэдэг тэдэн дахиад задраад эхэлсэн. Дахиад ингээд өөр ямар ч контролгүйгээр цөмийн урвалууд ингээд явагдаад эхэлсэн гэсэн үг. За туршилт эхэлснээс хойш 37 минутын дараа яаралтай унтраах товч гэж байгаа. Тэр нэг emergency гэж байгаа шүү дээ. Тэрийг ингээд дарахлаар юу болдог гэхээр нөгөө хяналтын саваанууд чинь бүгд ингээд доошоо одоо бүүн. За энэ дээр нөгөө нэг балын чулуу гэдэг асуудал гарч байгаа. За энэ дээр нөгөө нэг нейтроны одоо балын чулуугаар нейтроныг саармагжуулдаг гэдэг асуудлыг ярихгүй болохгүй л таарж байгаа. Юу юм бэ л да. Дөнгөж задарсан нейтрон амар хурдтай. Нэг хитрхи хурдтай учраас дараагийн атомыг очиж задалтгүй хөвчлэн нэвтрээ гараа авчдаг. Усандаа ч усыг ч гэсэн одоо нэвтлээд одоо бүр гадагчаа мадагчаа юм уу ингээ гараа авчдаг гэж байгаа байхгүй. За тэрийг саармагжуулдаг одоо бодис нь болохоор балын чулуу. Графайт гэдэг шүү дээ. Тэр саваануудынх нь үзүүр нь балын чулуу. Балын чулуутай. Тэр гэхдээ юу нөгөө түлшний одоо саваанууд ингээд байгаа шүү дээ. Ураануудаа хийцэн. Тэрийг тойруулаад ингээд ер нь бол тэр реакторын гол дүүргэлт нь тэр балын чулуу гэсэн. Тэгэхээр нейтрон задраад тэр балын чулууг одоо очиж мөргөөд ч юм уу тэргээр нэвтрээд ч юм уу саармагчсан нейтрон дараагийн атомыг очиж задалдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр балын чулууны саармагжуулалтаа гэж нэрлээд байгаа боловч үнэндээ цөмийн урвал, гинжин урмал явагдах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх чинь тэр балын чулуу байхгүй. Тэр хяналтын саваа яагаад балын чулууныг үзүүртэй байна вэ гэхээр бас л эдийн засгийн одоо шалтгаантай. Юу гэхээр нөгөө саваануудыг чинь дээшээ тултлан татчих штэ. Тэгэхээр дээдлэлт нэг юм юу болох гээд нэг юм хоосон зайны дээд талын тааз байгаа даа штэ. Тэр тааз нь одоо балын чулуу байж ивэл урвлаа бас дэмжд юм байна л да. Тэгэхээр тэрийг ингээд доошлуулахлаар одоо реакторыг одоо дүүргэж байгаа тэр балын чулууны агуулмж нэмэгдэж гин гэсэн үг. За төсөөлөх юм бол машины одоо хааз байгаа штэ. Машины хаазыг ингээд өгөхлөөр гэл ингээд хаазлна. Тэгээд одоо тэр аюулгүй зогсох тэр товчийг дараад тэр юуны саваанууд нь буугаад одоо юуны балын чулууны агуулмж нэмэгдэж гин гэхээр тоормсыг яг авах тэр мөчөд
гэдэг нэг унтарж байгаа юм шиг. Тийм байхаар ч машин бол аюул болно үсттэй тий. Тэр бол шууд нөлөөлөх хэрэгтэй. Тэгэхдээ одоо тэр савааны тэр графит нь одоо балын чулууны хошуу нь үзүүр нь доошоо ингэж явж дуусаад тэгээд араас нь нөгөө боор гэдэг тэр бодис нь орж ирээд нейтроны задралуудыг нам зогсоож тэгж реактор өгнө. Унтрах хэрэгтэй байна л да. Тэгтэл одоо тэр балын чулуу нь орж ирэх явцдаа цөмийн урлаг улам эрчимж өвлцсөн. За энэс цааш одоо гамшиг юм эхлэх гээл байгаа юм да. Хоёлаа нэг хамтран ажиллаж ярьчаад тэгээ өргөжлүүлээ. Өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо дэмжигчтэй өнөөдөр нэвтрүүлгээ бүтээхэд хувь нэмэр оруулсан хүн бол Одмөндөр суугийн алтан гишүүд юм байгаа. За тэгээ яагаад би хүн хэлэх гээд байна гэхээр энэ бол Одмөндөр суугийн дэмжиг шинжлэх ухаан танин мэдхүү Монгол түгээх бидний өвсд хувь нэмрээ оруулж биднийг дэмжиж байгаа. Манай алтан гишүүд болох Болор Эрдэнэ Чин зоригийн гэр бүл юм байна. За энэ гэр бүл нь манай алтан гишүүд болохоос гадна бидний үйл ажиллагааг дэмжиж Одмөндөр суугт танд өргөсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараа эдний гэр бүл талархаад эдний гэр бүл зориулж байгаамаа. Алтан гишүүд болох Чин зориг Болор Эрдэнийхээ гэр бүлд эрүүлийн ас жаргал амар амгалан амжилт бүтээлийг шинэ онд өгсөд Одмөндөр суугийн хамт олноос талархсан сэтгэлээ илэрхийлээд тэгээ бидний үйл ажиллагааг дэмжиж тэ эхэлсэн цагаас нь биднийг цаг үргэлж дэмждэг үргэлж биднэрт тэ туслан дэмжлэг үзүүлж биднэрт үйл ажиллагаагаа явуулах нь боломжийг бүрдүүлж байгаа алтан гишүүдэд талархаад мөн Болор Эрдэнэ Чин зоригийн гэр бүлд ас жаргал сайн сайхныг хүсээд өнөөдрийн дугаараа зориулж байна. За баярлалаа. Шинэ оноос гоё мундаг эхлэж байгаа юм шүү те. Тэгээ айгүй гоё санагдаж байна надад те. За тэгэхээр хэрхэн алтан гишүүн болох талаар үзэх сонсогчтойгоо хуваалцъя. За та бүхэн ер нь алтан гишүүд гэж юм бэ гэхээр ер нь бол та бүхэн тэр манай нөгөө Facebook-ийн алтан гишүүд групп байдаг ч вэ үгүй ч вэ шинжлэх ухаан танин мэдхүүг Одмөндөр суугийг дэмждэг бол бидний алтан гишүүд л гэсэн үг юм байна. Тэгэхээр манай сууг нь манай уран бүтээлийн үйлрэл бол жил болгоны 8 сарын 1-ээс эхэлдэг. Тэгээд 7 сарын 1-нд дуусдаг. Тэгэхээр бид нэг уран бүтээлийн үйлрэлд 1050 шинжлэх ухаан танин мэдхүүн сэдвтэй нэвтрүүлгүүдийг хүргэхээр одоо зарим ажилдаг. Өдөрт 3, 7 хоногт 21, за тэгээ сард 84 те. Тэгээс түүнээс дээш дугааруудыг бид нар зогсолтгүй хийдэг. Энэ их нөрөх ажлын ард маш олон эрдэмтэд, судлаачид, зохиолчид, орчуулагчид, нэвтрүүлэгчид, эфирийн ажилчид, найруулагчид гээд маш олон хүн ажилдаг. Тэгэхээр бид нар бол өөрсдөө энэ ажилдаа маш дуртай, шинжлэх ухаан танин мэдхүүгдээ уншд мэдсэн зүйлээ хүмүүстэй хуваалцахад тэр талаар ярих дуртай тийм пашнтэй дурстай хүмүүс хэлээд өгөх. Тэгэхээр дуртай ажиллаа хийгээ түүнийхээ хажуугаар мөн шинжлэх ухаан танин мэдхүүгтэй эхэл дээрээ хүүхд залуучуудад хуваалцахын боломжийг олгодог хүмүүс бол манай алтан гишүүд юм байгаа. Та тэгэхээр хэрхэн алтан гишүүн болох вэ гэхээр Худалдаа хөгжлийн банкны 94,400 IBAN-тай 419104 518 419104 518 дугаарын дансанд хандив өргөхөдтэй хангалттай юм байгаа. За та тэгэхээр 100,000 төгрөгийн хандив шилжүүлээд гүйлгээний утхан дээр нь өөрийн утасны дугаар болон Facebook хаягаар бичгэд хангалттай. За тэгээ манай админ та бүхэн рүү одоо бичсэн утасны дугаараар нь холбоо ураа та бүхэдийг алтан гишүүд гэсэн Facebook-ийн нууц хаалттай групптэй оруулнаа. За тэр хаалттай группт ямар парти болоод байна вэ гэхээр бидний бичиж байгаа нэвтрүүлгүүд нь шууд лайв харж цацагддаг. Шууд лайв комментээр бид нартай холбогддог, санал бодлоо хуваалцдаг тий. Тэгээд нэг юм найзуудтайгаа уулзж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон одоо. Алтан гишүүдтэйгээ мэдлэл нэвтрүүлгээ эхэлдэг шүү дээ. Харин тийм байгаа. Тэгээд бид нар мөн жил болгон 4 сарын 29-нд Одмөндрийн шинжилгээ тэмдэглэдэг. Тэгэхээр алтан гишүүд маань бидний шинжилгээ арга хэмжээнд ямар ч үн төлбөргүй оролцдог. Бид нартай хамт нэг өдрийг нийцгэр баярлан тэмдэглэдэг юм байгаа. Тэгэхээр шинжлэх ухаан танин мэдхүүг дэмждэг, Одмөндөр суугийг дэмждэг алтан гишүүдтэй бүгдд нь баярлаа. Тэгээд онцгойлон өнөөдрийн дугаарыг дэмжиж байгаа Болор Эрдэнэ Чин зоригийн гэр бүлд ас жаргал сайн сайхныг хүсье. За баярлалаа. За одоо нөгөө хяналтын саваануудыг ингээд доошо буулгасан чинь тэр чинь нөгөө реактор дотор ингээд байгаа усны одоо доороос орж ирж байгаа тал нэг арай бага температуртай шүү дээ тий. Тэр усаа доошо төрчихсөн. Тэгэхээр нөгөө бүр л халуун болоод байна гэсэн үг. Ер нь нөгөө 320 градусаас чинь дээшээ гараад бүр хидж болоод байгаа тий. За 1 цаг 23 минут 40 секундэд одоо реакторын доод хэсгийн түлшний савууд задарч эхэлсэн. Одоо нэг ураантаа саваанууд задарч байгаа. За нөгөө доошо буугаад тулаад тэгээд нөгөө юугаа зогсоох хэвээр урвлуудаа нейтроны задралыг зогсоох хэвээр тэр юу боорын одоо савхнууд гэх юм уу тэд нар замдаа гаццсан. Доош явахгүй болцсон. Яг үлдчих доор нь юунууд нөгөө ураантай савн задарсан байгаа тоххой. Явах байц. Тэгээд нөгөө графити агуулмж нь бүр одоо
их болчих чинь гэсэн үг. За энээс 4 секундын дараа буюу 1 цаг 23 минут 44 секундэд дэлбэрэлт болж байгаа. 1000 тонны жинтэй тагн дээш өргөгдсөн гэж байна. Энэ дэлбэрэлтэд. 1000 тонны жинтэй. За ийм одоо юунууд. Тэр чинь нөгөө юунууд нь саванууд нь тус бүр нь бас 350 тонны жинтэй байна л да. За 2 дахь дэлбэрэлт болсон. За энэ дэлбэрэлтээс бол тэр дороо ингээд гал төмөр ингээд тиймэрхүү юм болоод байгаа. 2 дахь дэлбэрэлт болоход тэр нэг одоо ширхэг нь 350 тонны жинтэй тэр саванууд бүгд дээшээ зад ингээд шидэгдээд дээр тэр одоо үйлдвэрийн дээр нь болон хажуу тал нь задарсан гэж. Реакторын цөм нь ил гарсан. Тэгэхээр одоо цөмийн тэр тогоо тэр маш их цазар үедэгтэй юм явагдаж идэг хэдэн мянган градусын одоо юутай байдаг тэр тогоо гаднаас нь харагдах үз агаарт ил гарцсан байна гэдэг бол аимшигтай. Энэ бол бүр аимшигтай. Энэ хизээч байгаль дээр үүсэх хэрэггүй аюултай юм болж жижигхэн нар бий болж гин гэсэн үг шүү баг дэлхий дээр. За ингээд их хэмжээний цацраг идэвхт материал агаарт цацагдсан. Ингээд үндсэндээ 7 секундын л үйл явдал болоод байгаа байхгүй. 1 цаг 23 минут 40 секундаас эхлээд 47 секундэд ийм одоо аюултай үйл явдал болсон байна. За ямар арга хэмжээ болсон бэ? Ямар арга хэмжээ авсан бэ? Ямар хохирол гарсан бэ гэдгийг ингээд тооцоглоор. За шууд дэлбэрэлт болоход 2 ажилд амь өргөцсөн. 5 минутын дараа 14 галс өнөөгч ирж тэнд ажилласан байгаа. Чернобыль гэдэг яг тэр сериал дээр хэлдэг штеп. Энэ одоо юу вэ? Энэ графайт нэг юу балын чулуу биш нь хаанаас гараад ирсэн юм бол чан металл амтгаж гинөө гэдэг. Агаарт ингээ металл амтгатаад байгаа байхгүй. Тийм аюултай нөхцөл байдал үүсэж байгаа. За тэр галс өнөөгчдийн гол үүрэг нь бол бусад 3 реактор руу галаа болцуулахгүй байна. Тэгвэл одоо жинхэнэ Европын хэмжээний гам шиг болох нь тодорхой. За араас нь бас хэдэн зуун галс өнөөгч нэмж ирж ажиллаж байгаа. Галс өнөөгчд цацраг идэхт одоо цацрагт үхлийн доозоор өртсөн. Ер нь бол баг бүгд л нас барсан л да. 3 ажилтан реакторын доор байрлах усны танк руу орж хавхлагыг нээсэн гэж. Яг л тэр чинь ус тэр дотор ингээ бөөгнөрчөөд байгаа усыг ямар нэгэн байдлаар зайлуулахгүй бол дараагийн уурын дэлбэрэлт болох гэдэг. За тэр гур бол үнэхээр нас барна гэдэг нь маш тодорхой. Тэр цацраг идэвхтэй тэр орчны цөмрөө нь орж шүү дээ. За тэгэд энэ нас барахна гэдэг нь тодорхой тийм нөхцөл байдал тэр гур ажилдаа ороод тэгт дараагийн уурын дэлбэрэлтээс ямар ч гэсэн сэргийлж чадсан байгаа. За дараагийн өдөр нь буюу 27-нд 1 2 3 дугаар реакторыг унтраасан. 237 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна гэж. За тэднэрээс бол 134 цацрын хурц хордлогод орсон, 28 нас барсан гэж. За үлдсэн хүмүүс нь одоо урт бог нь янз бүр амьдэрсэн, ер нь хөвчлэн бүгдээрээ л одоо ямар нэгэн хор тавдар болж нас барсан байт юм л л да. Тэр энд нэг ахлах инженерээр ажиллаж исэн 25 настай Леонид Товтонов гэж залуу байсан. Тэр бол цацрын одоо маш хурц хордлогоор одоо нас барсан л да. Эн чин одоо юу? Хүн ингээд өвчин тусахлаар бактери вирусын халдвар ингээд авдаг шүү дээ. Тэгтэл цацрын хордлого гэдэг чинь хүнийг ингээд хідэн тэрбум за хідэн дүнчүр живаач байдیں۔ Тийм тооны юугаар нейтроноор буудаж гин гэсэн. Тэгэхээр хүний геном гэдэг чинь одоо генийг хэлэхээ гэдэг шүү дээ. Одоо ямарыг гэдгүүлээ. Тэр бол юу гэсэн үг шүү дээ. Helix гэдэг шүү дээ. Тэр чинь бол уургийн молекул байгаа шүү дээ. Тэр молекулуудын юунуудыг очиод ингэ задлж чинь, задлж чинь, тасалж чинь гэсэн. Тэр уургийн одоо холбоос үүдэг те. Тэгэхээр хүн бол зүгээр л хэвтэйгээр ялзардаг байхгүй. Бүр молекулын төвшөнд хүн задарч чинь гэсэн. Маш аимшигтай дүр төрхтэй нүүр ам, уруул ам юу ч одоо дотор ихтэн. Одоо тэгэл дотор муухаараа л одоо толгой эргээл бөөлжөл тэр нүдэн юм харахаа болол бүрэлцэл тэгэл эхэлдэг гэж байгаа юм л цацрын хордлогоор. Тэгээд одоо хүн харахын эцэсгүй одоо ер нь энэ Чернобыльд энэ маш аимшигтай нөхцөл байдалд нас барсан хүний тэр байр байдлаас болоод эвтаназийн талаар чи хүртэл яригдж эхэлсэн гэдэг шүү дээ. Одоо нөгөө унтуулгатай одоо асар их зовж байгаа хүнийг одоо нас баруулгал гэсэн үг шүү дээ. Тэр талаар хүртэл яригдж эхэлсэн гэдэг байхгүй. Юун дээр кинон дээр бол үнэхээр аимшигтай харагдаж байгаа. Тэгэхдээ киног нь үзсэн хүн бол яагаад ийм гайгүй болгож гаргаж байгаа та нар гэж шүүмжилсэн байдаг. Өөрөө бодтой адил. Бодтоор нь харсан. Тий. Цацрагийн хордлогод одоо шууд өртсөн. Тухайн үед яг тэр задарсан реакторын гадна ажиллаж исэн. За дээвэр дээр нь ажиллаж исэн. Тэр хүмүүс бол үнэхээр ийм аимшигтай байдалтай нас орсон. За тэр Анатолий Дятлов гэж тэр бюрократ
хүн суртал төр хэргийн эзэн гол тэр аюулгүй бүх системийг унтраас нь туршилтыг заавал хийнэ гэж зүтгэсэн тэр хүн бол 65 наснда ясны чөмгөний хорт тавдар гэж байд юм уу та. Тим юмар нас орсон гэж байгаа. Ер нь бол энд ингэж очиж нөхцөл байдалтай танилцсан хүмүүс хүртэл ингээ бүгдээрээ ямар нэгэн байдлаар хорт тавдар нь урт богино янз бүр насалсан. Зарим 40, зарим 60, зарим 70 гэдэг ч юм уу те. Тэгээ энэ Дятлов ч нөөрэ цөмийн инженер байсан юм байна. А тийм байна уу те. Бэкграунд нь тэгээ суур мэрэгчлэн цөмийн инженер хүн. Мэдээж мэрэгчлийн хүнийг тэнд авиж чинь. Гэхдээ нөхөө сонголт юм нөгөө нам засгийн тэ нөгөө шийдвэр таалалд нийцэх тэр нөгөө одоо мэрэгжилтний ёс зүгээсээ албан тушаалын нөгөө ашиг сонирхол юм илүү давцсан байсан. Эрдэмтэн гаралтай боловч ер нь улс төрийн амбицтай хүн байж. Тий. Хүн зурталтан гэж үзэж чинь тий харамсалтай. Тэгэл одоогийн нөхцөл байдалд бол тэгэл бойлоо гэвэл тэгэл бойл шууд л бойлно шүү дээ тий. За тэгэл тэр хооронд бас ингээл янз бүрийн үйл ойлголцол бусад ахлах инженерүүд нь болио болохгүй гэдэг тахтан л ер нь Дятлов гэдэг хүн л хүчээр ингээл яагаад л цоц үед чи бас даргаыг сөрөх хэцүү шүү дээ. Ажлаас салдагдах нь ойлгомжтой асуудал те. Тийм л байсан байгаа. Одоо энэ аюулгүй ажиллагааны талаар ингээл бодоод тахтай харамсалтай Монголд ч гэсэн янз бүрийн энэ тэнд уурхад гарсан харамсалтай тохиолдлууд байдаг шүү. Монгол хэлний залах салга гэдэг үг чинь хүртэл аюу асуудалтай байгаа байхгүй тий. Адилхан сонсогдож болохоор тэгэхээр тэрийг нэг өөр үгээр л шал өөр сонсогдохоор андуурхдгааргүй үгээр л хэлэхгүй бол тий. За 2005 оны судалгаагаар йодын цацраг идэвх 131-р изотопийн хордлогоор Беларусь, Украинд маш олон хүүхэд бамбаа хүлчирхаан хорт авч туссан байдаг гэж. За 6000 гэж 2005 оны тэр судалгаагаар одоо тогтоож исэн. За 2015 оны 15 онд дахиж судалж үзээд энэ бол бараг 20,000 хүрсэн байна. Гэхдээ бамбаа хүлчирхаан хорт авдар бол бас нөгөө нас бардаг бол хараахан биш л дээ нөгөө тарих болно нойр хүлчирхаан хорт авдар ч юм бол зайлшгүй бараг нас бардаг хүчин болчиход байгаа шүү дээ. Гэхдээ тэр шиг бол хараахан биш юм шиг байна. Ивжлэх боломжтой. Тий. За хорт авдрын нийт нас баралтанд нэгдсэн үндэсний байгууллага дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 4,000, за бус судалгаагаар бол 20,000 гэж гарсан. Энэ чинь нөгөө нэг одоо нас нь өндөрсөх тусам яг энэс болчихоогүй юу гэдгийг хэлэхэд ер нь хэцүү болчиход байгаа шүү дээ. Тэр бусад факторууд нь олшраад тулсан тий. За эндээс цацрагийн хордлогоор нас барах айдас гэдэг юм бол тухай Орос байтугай Европ даяар гэдэг одоо маш хүчтэй хурдтай таархсан байдаг. За тухай одоо Припят хотын иргэн тойрны бараг 100 км 200 км радиус дотор байсан л бол өөхрөх за би ч нэг ямар нэг хорт авдраа өнгөрөх юм байна да гэдэг тийм айдас. Тэгэхээр тэр чинь амьдралын чанарт бол аимшигтай нөлөөлж байгаа байхгүй. Хүн нас барахаас гадна тий. Тэгээ би яг сүлд нөгөө Болгард очсон хойноо л тэр нөгөө болгарчууд дунд байхдаа л мэдсэн л дээ нөгөө Чернобылийн одоо энэ дэлбэрэлт тий. Босны дараа Европ хэсэгтээ зүүн Европ төрсөн хэсэгтээ бид нар бараг 2-3 сар нөгөө лаазалсан үнсээр холсон гэдэг. Ягаад тэгэхээр Украин Беларусь ч газар тариалангийн. Яг үнэ. Хэдийгээр зөвлөлтийн хэсэг байгаа ч гэсэн Украин Беларусаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Европ руу маш их орж ирдэг байсан. За тэгээд Европын талхны сав гэдэг чинь Украиныг чинь тийм. Тэгээ нөгөө газар зүйн хувьд ойрхон болохоор нөгөө агаар, салхиар тэдний өөр нөгөө газар тариална. Газар нь өөрөө гадаргын хөрс нь бохирдсон бах эрсэлтэй учраас маш удаан хугацаанд жимс ногоогоо авч чадахгүй, авсан одоо тэгээ жимс ногоо ургацаа хурааж чадахгүй, тэрийг хэрглэж чадахгүй байсан учраас нөгөө хавдраар өвдөх, тэр нөгөө цацрагийн хордлого төртөх айдас байсан болохоор бид нар бүр аюул олон сар бараг лаазалсан хүнсээ дуустал бид нар лаазалсан хүнс идсэн гэж надад хэлжсэн. За тэгээд нөх хүүхдүүд яагаад нэг хавдраар өвдсөн шалтгаан нь бол нөгөө сүйтэй холбоотой. Яг газар бохирдсон, газраас мал идсэн, малын сүү авсан. За тэгээ хүүхдийн сүүг боловсруулахад тэр нь хүнээр дамжиж орсон учраас хүүхдүүд тий хавдраар хөвцсөн. Энэ яг ингээд хүмүүс яг ямар сэргийлэх арга хэмжээ авч ирсэн юм, юунаас илүү ажилласан бэгээ гарч судлахаар ерөөсөө сүүл гэж гарч ирээд байгаа. Италид хүртэл одоо сүүгээ дандаа юунаас өөр улсаас одоо юунаас ойрогт орондоос ч юм уу ингээд шал өөр газараас импортлсон сүүнүүдэд тухайд хэрэгэлдэг байсан. Өөрсдийнхөө сүүг хэрэглэхэ болцсон байсан гэсэн юм гарч ирээд байгаа байхгүй. За
Та юу хэлэх Зөв. Цэвэрлэх үйл ажиллагаанд нийт 600 мянган хүнийг дайчил татаа оролцуулсан гэж. Энэ чинь нөгөө нэг зөвлөлт одоо социалист нийгэм юм чинь нөгөө хүнийг дайчилна гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тий одоо 600 мянган хүнийг дайчилж оролцуулсан гэдэг. Эхний ээлжинд хамгийн гол хийсэн ажил нь бол гал унтраах, за тэр насоосуудыг унтраах. Тэр чинь нөгөө дараагийн уурын дэлбэрэлтийн болохгүй тул насоосыг унтраах хэрэгтэй шүү дээ. За нисдэг тэргээр дээрээс нь элс, хар туглах, боор, за янз бүрийн шавар асгах тийм ажлууд хийжсэн. Одоо эдгээр ч бүгдээрээ нейтроны задралыг дарангуйлах үйлчилгээ тийм. Хамгаалах хувцастай ажилчид цацраг идэвхт нүрэнгийг хурцээр цэвэрлж гисэн. Тэр яг тэр дээвэр дээр нь зогссон нөгөө нэг тэр чи хамгаал одоо цөмийн цацраг юмнууд дээш ингээл ялгарч байгаа шүү дээ. 3 дугаар реакторыг доороос нь 3 дугаар реакторын доороос нь ингээд ухаад 4 дугаар реакторын хайлмал цөм байж болцшгүй газрын одоо тийм болцшгүй тэр хайлмал нь доошоо ингээд урсаад газрын гүнийг ингэж идэж явсараад газрын гүний усыг бохирдуулахгүй гэдэг одоо айдас маш их байсан. Тэгэхээр нөгөө нэг тэр чинь доогуур нь хүн нийлээд бетонжуулаад тэрэнд бол уурхай ачдаг ажиллуулсан. Одоо кинон дээр нь болохоор бүр ингэж чармаа нүцгэн уурхайч нар дотор уцаж байхгүй. Тэгж ажилдаг. 40-50 градусын одоо халуунд ажиллаж исэн гэж байгаа тэр уурхайчд. Тэг агаржуулт юм байхгүй шүү дээ. Тийм юмд одоо 400 уурхайчныг одоо татан оролцуулж исэн. Яг тэр киноныхын тэр мэр хэсэг нь айгүй гоё итгэжтэй нөгөө уурхайчдыг та нар одоо ажил их орныхоо төлөө ингээд ажиллах хэрэгтэй байна гэсэн чинь нөгөө уурхайчд нь ингээл одоо тэр чинь хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг хамгийн одоо хэцүү одоо тэр төр засгийн тоодгүй харж үздэггүй тийм л хүмүүс байгаа шүү дээ. Тэгтэл эргээд тэдэр гоо чи гуйх болж байгаа байхгүй. Та нар ингээд ажиллаж чи гэсэн чинь нөгөө даргынхаа за баярлалаа дарга ойлголоо ингээд нүүрстэй гараар нөөрийг ингэчихэд бүгдээр ингэчихэд яваад байдаг байхгүй тэр кинонд. Тэгээ тэр нэг гоё хэсэг байт. Киноныхын хэсэг. За нүүлгийн шилжүүлэлт тусгаарлалтын ямар арга хэмжээ авч ирсэн бэ гэхлээр дэлбэрэлтээс хойш 36 цагийн хугацаанд 49 мянган оршин суугчийг Припят хотын 10 км радиусаас гаргасан. Энэ нэг Припят чинь Эрдэнэ шиг уурхай цөмийн цахилгаанаас түшгэлсэн хот. Тэнд ингээ ажилтдаг янз бүрийн хүмүүс бас уурхай муурхад ажилтдаг янз бүрийн хүмүүс ажилтдаг тийм хот байсан байгаа даа. Үүнээс хойш хэдэн сарын хугацаанд 68 мянган хүнийг 30 км радиусаас гаргасан. За жилийн хугацаанд нийт 115 мянга. За 1990 он хүртэл буюу эн чинь 4 жилийн хугацаанд гэсэн үг тийм. Нийт 200 мянган хүнийг тэр авьяас нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Припят хот яг хүн амьдарч байсан чигээр одоо тоглоомын талбай машин тэрэг орон сууц дотроо ингээд янз бүрийн хөргөч тийм эд хэрэглэлтэй чигээрээ сүнстэй хот болж хөвөрсөн юм. За тэгээд тэр хүмүүсийг болохоор одоо байдаг Украины Славутич гэж хот байдаг. Тэнд одоо аваач бөөнөр байршуулсан. Тийм арга хэмжээ авч ирсэн байгаамаа. За энд нэг улаан ой гэдэг юм бий болсон байгаа. Цацрагийн хордлоготой одоо өртсөн ой мод чи өвчлөхлөөр улаан өнгөтэй болд юм байна л да. За тэрийг бол тэр ой мод тэр чигт нь бүлдээд одоо тэгшлээд газрын хөрсөн ингээд шингээсэн байдаг гэж. Ойр орчмын бүс нутгаас ирсэн сүү хүнсний ногооноос их хэмжээний йод, цesium гэдэг бод сэлэрч исэн. Төрөний хоёлыг ярьснаас тийм. Гол мөрний загас хэдэн жилийн турш хортой байсан гэж. За загас чи өөрөө дээрээс нь хордож байна. Одоо ер нь иймэрхүү юмнаас болж амтэн хүртэл хор тавтар тусдаг болчиход байгаа шүү дээ тийм. Одоо юуны пластикийн хордлогоос хүртэл тийм. 70 тэнгисийн амьд тийм. Тий, 70 тэнгисийн амьдд хор тавтар тусч, амтэн хор тавтар тусч байна гэхээр сонирм байгаа байхгүй тий. За газрын гүний ус одоо хүртэл маш чанд хяналттай байдаг. Байгаль өөрөө харин гайхалтай хурднаас хэрэгсэн гэж. Хөнгөө болсон газар чон, зээргөрөөс, гахаа, шилүүс, баавга одоо нэг байсан буюу бухгөрөөс хүртэл очиж ингэж амьдарч эхэлсэн гэж байгаа. Тэнд одоо Припят хотын ойролцоо, Чернобылийн ойролцоо гэсэн үг тий. За тэгээд ерөнхийдөө тэр хавь бол ойр орчмын газруудаас ч илүү ан амьтантай болсон гэдэг. Тэгээ энэ дээр нэг сонирхолтой баримт гэхээр 1990-ад оны сүүлээс 98 оноос 2004 оны хооронд Пржевальский хорс буюу одоо Монгол тагшигчтэй тий дахийг тэнд нутгшуулж эхэлсэн. Тэгээ маш амжилттай. Энэ бүр сонирхолтой нэг зүйл анзаарагдаад байгаа нь тэр одоо нөгөө огт хөнгөө одоо бүр exclusion zone буюу те бүр ямар ч хүн орох нэвтрэх боломжгүй тийм одоо бүс болцсон. А гэтэл энд нөгөө хүний оролцоогүй хүний нөлөө багтай. Тэгээд тийм орчинд одоо тахийг
шилжүүлэн сууршуулад хэрхэн амьдрах нь харах туршилт хийсэн байхгүй. Гэтэл маш амжилттай болоод нөгөө дахин одоо яаж байгаа вэ гэхээр тоо толгой нь өсөөд зэрлэг амьтны бүр heaven буюу те ингээд аюулгүй газар болчихсон хүн байхгүй болохоор тоо толгой нь өсөхөөс гадна тэр хүний одоо барьж бүтээсэн тэр хуучин байгууламжийг оромж одоо өөрийн үүр болгож ашигладаг. Тийм байдлууд анзаарагдаад тэгээ тоо толгой нь бол өсөж байгаа. За тэгээд энэ талаар баримтат кино байсан чи Чернобылийн тахиуд гэдэг. Тийм үү. Тэр бүр маш сонирхолтой. Зэрлэг амьтны хувьд бол бүр Thrive-ийн буюу ингээд бүр ингээд цэцгэлж цэцгэлж байгаа хөнгөө орчинд хэдийгээр нөгөө цацрагийн ордлого байгаад тодорхой хэмжээнд тэр амьтдын биед цацрагийн ордлогыг хэмжиж байгаа. Тэгэхээр тэр нь бол харьцангуй бага. Ямар нэгэн өвчин авчрахаар биш. Гэтэл тэр нөгөө эрсдлээсээ илүү нөгөө үр дүн нөгөө байж болох эрсдлээсээ давж байгаа тохиолдолд хүлээж байгаа үр дүн давж байгаа тохиолдолд аль зүйлийг хийдэг шүү дээ. Яг тийм тохиолдол болсон мэдээж нөгөө одоо цацрагийн хордлого дүртэх тэр амьтантай нөлөөлөх эрсдэл нь нөгөө бусад хөнгөө орчинд тэр амьтан байгаа гэдэг тий үр дүнгээс бага байсан учраас гítлийн амжилттай төсөл болчихсон. Цацрагийн хордлогын нөлөөнөөс соёл иргэжлийн хордлогоос бага байсан гэсэн үг л дээ. За тэгээд энэ нэг саркофагус буюу нэг бунхан маягийн барьсан гэдэг. Тэр нь болохоор бас нэг үйлдвэрээ тойруулаад 200 тонн жинтэй нэг тийм одоо бетон бүрхөвч маягийн барьсан. За тэр нь бол тухайн үед нэг төр зөөрийн шийдэл гэж яригдчихсэн. Энэ нэг хаа очиж бас нэг тухайн үед үнэхээр бас нэг хүний бараг л ганцхан үний буруугаас л болчихж байгаа байхгүй юу. Тийм болсон ч гэсэн дараа чи арга хэмжээтэй үнэхээр сайн авсан л байгаад юм. Дахиад 2 3 дэлбэрэлт болсон болвол энэ угаасаа Европын хэмжээний цаашлаад дэлхийн хэмжээний гам шиг болох нь ойлгомжтой байсан асуудал гэж байна. За тэгээд түрүүний тэр ярьсан бунхны дараа саяхан бүр үнэхээр саяхан 2016 онд тэр цөмийн одоо юуг реакторыг тойруулан том ангаар барьсан. За тэр нь бол 100 жилийн төсвөртэй гэж тийм тэгж тооцоолж одоо барьсан байгаа даа. Улс төр нийгмийн нөлөө гэж. За энэ бол ойлгомжтой. Заавал яригдэн шүү дээ, тий. За зөвлөлтийнхэн бол зөвлөлтийн одоо улс төрийн төвчөө бол энэ асуудлыг хэд хоног эн чин хардаа шатандаа нуудаг аюул байдаг. Тий. Хариуцлагаас одоо өөрийнх нь хараа хяналтан доор одоо аюултай болчлоо гэж одоо хүлэн зөвшөөрч чаддаггүй. Дээшээ ингээл яагаад гэдэг тэр үнэн бодитоор мэдээлч бол одоо миний буруу осолж одоо ийм болсон гэж харагдаад ажлаас салгадна гэдэг асуудал ингээд явсараад энэ нүг дээшээ мэдэх улс төрийн товчоо хүртэл явна явтлаа бас удцсан юм шиг байна. Энэ асуудал тийм. Тэгээ ер нь бол хэд тоног гэдэг үнэхээр дэлхийн хэмжээний аюултай байж болох асуудал үүсчихэд хахад энийг бол дэлхийд дахнаас нуусаар л байсан орсууд. За бүх цэвэрлэгээ нүглэгийн шилжүүлэлтийг одоо нууцаар хийжсэн. За тэр одоо нүглэгийн шилжүүлэлтэнд оролцож байгаа иргэдэд болохоор химийн бодис алдагцсан гэдэг гэсэн тайлбарыг хэлж байгаа. Одоо ингээд хортой бодис алдагц учраас та нарыг нүглэгийн шилжүүлж байгаамаа гэсэн тайлбар хэлээдсэн байгаа. Дэлбэрэлтээс 3 хоногийн дараа шивэдэд их хэмжээний цацраг илэрч эхэлсэн. Тэгээд нөгөө освтас чи нөгөө тэр чи нөгөө цацрагийн чиглэлэн тогтоогдсон шүү дээ. Энд одоо энд нэг арай бага илрээд энд их илрээд энд бүр их илрээд байгууд энэ талаас ирсэн мэнэ гэдэг мэдчихэж шүү дээ. Тэгээд нөгөө зөвлөлтүүд чинь шахамдуулж эхэлсэн байна. Юу болоо та нараас ийм цацраг ирээд байгаа юм бэ гэд. Тэгээд одоо ингээд хэлхээс өөр аргагүй л болж байгаа юм л да. Тэгсэн ч гэсэн бас ер нь бол мэлдсээр лээсэн. Ингээ 3-7 хоногийн дараа Горбачев зургатар мэдгэл хийсэн гэж байгаа. Одоо бүх болсон бүх үйл явдлыг одоо үнэн мөнөөр хэлсэн гэж. За энэ дунд ч бас нэг ухуулгын асуудал дахиад нэг ухуулгын асуудал яваад байгаа. Цацрагийн аюулын талаар гадны тагнуулууд хуурамч мэдээд харааж байна. Энэ бол тийм ч аюултай үзэгдэл биш ээ гэдэг. Энэ ч нэг бас нэг талаар өөрсдөө өмөрч байгаа боловч нөгөөтэйгөр бас нэг олон нийтийн сандрал үүсэхгүйгээд байна л да. Одоо ухаанда чаавас те. За энэ тэр бол олон нийтийн сандралыг үүсгэхгүй тулд янз бүрийн баярын парад 5 дугаар сард чинь янз бүрийн парадууд болно шүү дээ. Тэр Киев төлж ирсэн парадыг бол ямар нэгэн саадгүйгээр үргэлжлүүлж гинэ гэж байгаа байхгүй. Тэгээ энэ тийм ноцтой юм бишээ гэж харуулахын тулд тэгвэл иргэдийн ихэнх нь бол за тэр Припят дээр ингээд ажиллаж исэн хүмүүс тэр хавьд ингээд юу болсон дамаар ингээд дамжаад ер нь баг бүгдээр мэдтсэн. Дээрээс нь одоо тэр чинь нэгэнтэй л зөвлөлтийн зүгээс маш их цацраг одоо Европт тархаад байна гэдгийг тухайд BBC Deutsche Welle агентлагууд мэдээлж ирсэн тэр мэрэгвэр ингээд хүмүүс одоо юунд Европт амьдарч байгаа орсууд зөндөө байгаа шүү дээ. Тэдрээр ингээд амжуулаад ерөнхийдөө ингээд иргэд мэдтсэн л байгаа юм л да. За асуудлыг нууцлах, сурталчилга хуулга явуулах нь одоо Горбачевын дээр тухайд явуулжсэн гласност буюу нээлттэй бодлого те перестройка буюу шинжилгээ байгуулалт
одоо тэрнтэй бол зөрчилдөд байгаа байхгүй тий. Жишээл яг одоо л үннээ хэлдэг цаг л гэмээр шүү дээ тий. Уг нь бол тий. Үнэхээр нээлттэй байгаа юм харъя гэдэг цаг чинь одоо ирчээд байгаа. За Горбачев болохоор ийм тайлбар хийсэн байна. Миний хийсэн гласност байгаагүй болвол энийг та нар бүрч мэдэхгүй өнгөрөх байсан шүү гэж. Тэрнийх өмнө янз бүрийн дарга нарын үед үнэхээр энийг дараад өнгөрч магадгүй аюултай тий. Бүр ингээд цэргийн хүчээр хамгаалч болно шүү дээ. Орол нэг гадны янз бүрийн нөгөө цацраг шалгах малах гэсэн бол улсын шаардлагатай тий. Тэртээ тэрг угаасаа эдийн засгийн янз бүрийн хоригт байдаг юм чинь тий. Тэгээд тоохгүй зөрүүлж болох байсан гэж ер нь бол Горбачев хэлж байгаа байхгүй. Тийм одоо миний хийсэн гласност байгаагүй бол үнэн мөнийг хизээч ил тод илэрхийлэхгүй архивын бичиг баримтж үлдэхгүй байх байсан шүү гэж ер нь Горбачевны тиймэрхүү агуулгатай юм ярьсан. За тэрийг ил тод ярьснараа өөрчлөлт улам ирчимдсэн. Энэ одоо миний өөрчлөлтийн одоо зүг хийж байгаа том алхам болсон шүү гэж Горбачев ер нь өөрөө хэлээд байгаа. Бас болох юм да тий. Улс төрийн товчон зүгээр л нуун дараатуулах үгүйсгэх. Тий. Үгүй тийм юм болоогүй. Энэ бид нар мэдэхгүй юм гэж тайлбарлаж болох л байсан шүү дээ. За эрдэмтэд зохиолч жирийн иргэд одоо энэ иргэд одоо энэ улс төрөө шүүмжлэх байдлуудаа улам эрчимтэй ер нь явагдаж эхэлсэн. За Украин, Белорусын иргэд зөвлөлтийн засгийг улам ихээр үзэн ядах болсон. Хамгийн гол хордлогод өртсөн одоо малчид тариачид энэ хүмүүс байгаа шүү дээ. Бүгдээр л эн чинь пад гэл дэлбэрэлтэнд бүгд өгчээгүй ч гэсэн энэ дэлбэрэлтээс болж бүгдээрээ л ингээл амьдралын чанарт нь нөлөөлөл зарим нь өгснээс дор амьдэрсэн байгаа шүү дээ. Дам нөлөөнүүд байгаа, ажлын байраа алдсан байгаа, эрүүл мэндийн сэтгэл санаагаар хохирсон байгаа, байнгын айдас түгшүүрийг үлдсэн хугацаанд за тэгээ хоол хүнсний дутагдал тэгэл нөгөө энэ нутгийн хүмүүсийг ажилд авахгүй байх. Нөгөө энэ хүн чинь хордлоготой байгаа тэгээ газар нутаг руугаа оруулахгүй байх шилжилт хөдөлгөөнийг хориглогч гэдэг юм авчин гадуурхах маш олон асуудал үнээс үүсэн шүү дээ. Манайх ковидоор яалаа. Нэг хүний гудамжинд ингээд тэгжсэн. Нохооны юугаар барьсан. Тэгээд нэг хонгор сумын хордлого байна. Тэгээд хонгор сумаас ирсэн юу баг тухайн үед хонгор сумаас ирээгүй энэ төр гэж батлах хэрэгтэй болж исэн шүү дээ махс үг те. За барууны хэвлэлийнх нь энэ алдааг одоо маш эрчимтэй ашиглаж одоо хэвлэлээр зөвлөлтийн эсрэг үзэл санааг маш хүчтэй төгөж эхэлсэн. Тэгээд эн чинь бол ер нь бол нөгөө 90 онд зөвлөлт засаг унах гол хүчин зүйл баг болчихж байгаа шүү дээ тий. Цацрагийн тархалтад одоо улсын хил мэдээж хамаагүй Финлянд, Польш цацрагийн төвшин эрс нэмэгдсэн. Герман, Австри, Итали баг зэрэг нэмэгдсэн. За ийм аюулууд болсон байгаа даа. Энэ дараагийн дэлбэрэлтүүд нь болчаагүй л аз юм гэж үнэхээр тэг санагдчихж байгаа байхгүй. За олон улсын атомын энергийн агентлаг аюулгүй байдлыг арга хэмжээг одоо онцгойлон сайжруулсан. Төрөнийс нь нөгөө нэг ууршилтын сөрөг коэффициенттэй буюу уур нь ихсээд байх тусам хүчтэл нь унаад идэх тийм байдлаар одоо юуг зохион одоо цөмөр реакторыг одоо зохион байгуулж тийм арга хэмжээ авдаг болсон байгаа. Одоо цөмийн урваланд харилцан нэгнийгээ дэмжиж чөтгөрийн тойрогт орж дэлбэрэлт үүсдэхгүй байдлаар хамгийн нэвтрүүлгийн хамгийн их хэлсэн шүү дээ. Одоо ажиллаж байгаа цөмийн цахилгаан станцуудыг хүн зориудаар дэлбэлээгээд чадахгүй. Хүн одоо машинаа яаж хаазлаад дэлбэлж чадахгүй шиг л байхгүй юм бол тийм болсон байгаа шүү. Одоо хитрхи бас нөгөө айдас үүссэн л дээ. Тэгээ эн чинь тэгтээ нөгөө юу юм биш үү? Хүний алдаа. Тийм. Хүний бүр хэд удааг нь олон даваарласан алдаа. За нэгдүгээр хүчтлийн унгаж болохгүй гахт унгаасан байгаа. Fail safe системүүдийг нь дахин одоо 2 3 одоо нэг автомат аюулгүй системүүдийг унтрааж хагаад энэ туршилтыг хийсэн байгаа шүү дээ. Тэр чи одоо сая нөгөө энэ манай хиний Томи Төвөгийн ирүүлсэн комментээс харахад тэр нөө хийх ёстой туршилт байгаад гэсэн тэрийг хийхгүй бол ажлаасаа гонсгдох гэлсэн байгаа юм л та. Мань нөхөр бол те. За тэгээд дэлхийд даяар цөмийн цахилгаан станцын тоноглол, дизель генератор, нөөц насоосыг сайжруулж, операторын шалгуурыг одоо илүү чангадагсан аюулгүй байдлын илүү өндөр түвшинд ажилладаг болсон. Автомат аюулгүй системээр оролдох одоо бүрэн мэсэн болсон. Тэр автомат систем байнга ажиллаж явах хэвээр тэрийгээр юм хизээч оролдохоо болсон гэж байгаа. За нөхөр Анатолий Дятлов бол туршил бүтлгүүтэж одоо ажилгүй болохоос айсандаа аюулгүй системийг унтраасан гэдэг юм л нэ. Тийм л одоо үйл явдал болсон байгаа даа. За энэ хүн 10 жил шоронд суугаад хорих хэл аваад. Оо тийм гэсэн тий. 10 жил шоронд сууж хорих хэл аваад 1995 онд гарсан баха. Тий ярамсалтай. Тийм үйл явдал болжээ. За баярлалаа. Маш сонирхолтой дугаар байлаа.
За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар өнөөдрийн дугаарыг бэлтэн та бүгд төрүүлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн дэмжигчид Алтан гишүүд болон онцгойлон Болор Эрдэнэ чин зоригийн гэр бүл дэмжин та бүгд төрүүлээ. Алтан гишүүдтэй болон Болор Эрдэнэ чин зоригийн гэр бүлтэй баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.